За бүгдээрээ сайн уу? Хай. Энэ удаагийн влогоор бит хоёр бидэнд тохиолдсон Шүндүүдээ яа. Зочдын биш. санаанд үлдсэн юу мэрчтэй. Сонин содон зочдын тухай ярья. Yes. Манай ажлаа би чи уцаагч. Одоо бит хоёр энэ хүнийг орсны дараа ажил дээр бидэнд тохиолдсон бодит явдлуудын тухай ярина. Танчаавта. Чимэн. Гараж дээ. Яа. Шүнэл гарч. Манай амар гоё англи хэлтэй ингэ магтуулж. За эхэлцгээе. За эхнийх нь болохоор шалтан хүмүүсийн тухай ярина. Та нар шалтай хүмүүс дуртай л хэвчтэй. За эхний шалтан Би 7 жил ажиллахдаа 3 шалдан варлаа. 2 залуу. 1 эмээ. Нэг залуу нь Яа. Тэг эмээ. за эхний залуу яасан бэ? Эхний залуу зур шөнө ажиллаж исэн чинь утас ирээд 3 давхрашаас залгаснаа. Өрөөний хөтөлбөрийг аваад гарчлаа. Өрөө онголоод үгээд. Тэгэл сайхан гэлтөө аялцаа очижсэн чинь шалтан зогсож идэв. Гэтэ яг хуу цаашаа хан руу хараад ингээд байгаа ямаа нууцсан зогсож идэв. Тэгэл би бас ингэж очиод хаалхын онголол оруулж өгсөн. Юм хараагүй гулж исэн шалтан юм зогсож исэн. Юу нуулж ирсэн шиг. Гулж исэн биетэй. За хоёр дахь шалтан. Тэгээ хоёр дахь шалтан тэр яг солиотой юм байсан. Житүүсэн ингээ харсан хоёр дахь шалтан болохоор жинхнээсээс юмтай шалтан байсан гисэн. Тэгээд орой яг ингээд ганцаараа үлдсэн байсан чинь доошо лифтээр бууж ирээд тэгсэн бүр ингээ нүүн нүцгэн бич бүр ингээ алхацсан гэсэн. Тэгээд энэ хаваар ингээд яваад тэгснэ манай энд суудаг нөгөө нэг сандал байдаг. Буудан дээр бүр ингээ завилж суугаад ингээ энэ 0 мөл ороод ингээ бүр сэлгүүцэл удсан гэсэн. Тэгээ манай хүн бүр ингээ айгаад энэ офисынхаа бүх хаалгыг хаагаад камераар хараад тэгснэ. Хай. Хай. Хоёулаа гарч исэн. Тэгээ нөгөө эрэгтэй стаф маань амралтандаа явцсан байж тараа. Тэгээ эрэгтэй стафаа дуудаад за байчаар. Мирарингдではないですね。Netflix そもそもついてるテレビになるので、ご自身のアカウントでログインしてご利用いただく感じですね。そうですね。 За тэгээ үргэлж ярианда орё заяа. Тэгээ нөгөө эрэгтэй стафаа дуудуулаад тэр хүнийг дээш өрөөрөө нь оруулаад 7 давхарт эс өрөө. Тэгсэн чинь оруулчаад манай стаф бууж ирээд тэгээ жоохон байжгаад дахиад шалгачаад иргэсэн чинь 7 давхрын одоо ийм хин тэрчүүлээ аюулгүй аюулгийн шатн дээр одоо ийм шилээ хаалга байгаахгүй юу. Тэгээ наадал цаатлаас харагдсан чинь тэрэн дээр ингээд энэ гүргэл шиг ингээд шалтан хамаг юм наацсан зогсчихсон. Йоо заваа юм аа. Тэр амар тэнийг ёо. Тэгээ нэг тийм шалтан хүн байгаа. Бигтэй эхлээд айгаад зургийг авсан энэ нөгөө нэг юм. Тэгчээд юм унжсан зургаас болохоор нэг тэнийг устгацсан л та. Окей. За 3 дахь шалтан хүн болохоор хүүрхий жоохон настай хүн байсан тийм. Эмээ байсан. Тэгээд өөрөөс шалтан яваад байна. Энэ хүнийгээ өрөөнд нь оруулаач галзуун яваад ингэхээр нь яваад ицсэн ч өөрхөн амтан өрөөнийхөө дугаарыг ч мартцсан. Нэг эмээ байсан Япон эмээ. Тэгээд нэрийг асуусан чинь нэрээ бас мартцсан.
Хөрх амт. Тэгээд 3 давхар тэмэр байсан болохоор 3 давхрын нэг өрөө гээл доошоо тэрийг хамт ирэл. гарч ирж байсан. Тий. Тэгсэн чинь манай бууж ирэл 3 давхар шалтан имээ. Тэгтээ хөрх юм нэр усаа санахгүй байна. Би юу ячлаа халаад өмсүүлчлээгээд тэгээд ядж идэл би яг нөгөө нэг 3 давхрын бүх цонхыг нээгээд агаар Тийм тийгээд амар хүлэн байсан. Хөрх амт тийм шав шалтан тийм өрөөч мэдхгүй нэрээч мартцсан. Өвөө гэд дуудаа явуулсан. Тэгээ ямар ч сэн нөгөөтөө хамт ирсэн юм байна да гэж бодоод. бууж ирээд манай хүн шууд 3 давхрын зочдын листийг гаргаж ирээл тэгээ азар яг 3 давхарт ганцхан япон хүн байж таарсан Бусдын тийм. дандаа гадаад хүмүүс. Тэлийн өрөө гэд оруулсан чинь өвөө нь хөрх амт. Бачаа эмээ хайцгаа гэж суужсэн. Хөрх юм тийм. Хөрхөн. За тийм нэг 3 шалтан хүн байна. За тэгээд дараачийн яриа. Дараачийн яриа болохоор ингээд би яг нөгөө нэг чекинг хийсэн нэг зочин байсан ингээд такситаа ирээд эмхтэй хүн Япон хүн бүр ингээд хогны уут ингээд 20 эд хогны уут ингээд ачиж авчираад тэгээд бүр ингээд тэрийг ингээд амар ингээд тоолол энэ нэг яг 20 эд байгаа шүү гэл надад хэлээл намайг дуудаж тоолол тэгэл намаа нөө чекинг хийхэд миний ингээд нэр ус бүх юм ингээд байгаа ч гэсэн миний нэрийг уншснаа чи айл улсын ямар хүн юм нэрийг чи яаж биштэй ингэж унших юм ингэж дуудах юм уу гэл бай асуугаал тэгээд ямар ч байсан чек ин хийгээд өрөөнд нь оруулаад би явсан чинь оройн читсэн ирж тарсан тий. Тийм. Тэгээд өдрийн ээлжнээс яг ийм хүн тэдний амир өрөөнд орсон байгаа. Тэгээ жоохон анхаараараа гэдэг юм сонсцсон байсан. Тэгсэн чинь ингээд 10 минут тутамд залхаал. Тийм байна уу, гэрэл байна уу, юу байна уу, ус байна уу, бал байна уу, дэвтэр үзэг байна уу гэл амар ядгаатаа олон юм залхаал. Нөгөө авч болох юм байна уу гэл тий. Тийм танаа буудлаас ч үнгүй ингээд авах юм юу вэ? Роос юм байна. Hi, this is Ross Geller in Suite 206. I seem to have forgotten a couple of things. Could you have some complimentary toiletries sent up to my room? Thank you. Okay, toothbrush, toothpaste, razor, mouthwash, deodorant, dental floss, Band-Aids, shaving cream, aftershave. And I feel like I'm forgetting something. Is there anything else you have that I haven't asked for already? Yeah, go ahead, set up some tampons. Тэгэл байн залхаад яагаад би тэр чи ирэлтчлээ. Тий надаас нэрээ залхаснаа тэгээ 10 минут болсныхаа дараа ахаа залхасан байхгүй юу. Тэснэ би сая зөрмүүлээд 10 минутын дотор зөрмүүлсэн байхгүй юу. Зөрмүүлээс ирсэн чинь миний эвдэрхий балгаа надлаа болчихлоо гэд. Тийм эвдэрхий. Тэр энэ уус жоох юмтай юм чи ер нь юмтай л харьцаа гэж бодоод яа надад нэвдэрхий балуугаа болцсон уу алга болгоцсон юм уу гэж би бүртгэсэн чинь үгүй алга болгоогүй танаа өрөөнөөс чи алга болчлоо гэж ирээд бүр тэр нь тэгвэл би тань цагдаа дуудаад үгүй гэсэн чинь чиний нэр чинь юу юм гэж шууд амир тэгээд би шууд Япон нэрлсэн намаа Ито гэдэг ханз нь юу гэж катаганаар биччихгүй юу гэх амир гэсэн чинь би ингэж ямар хандтай айл нутгийн ямар хүн гэдэг хүнтэй яриад байгаагаа мэдэхгүй бол ингээд амар санаа амархгүй байна гэж ирээд тэгэхээр би гадаад хүн гэсэн чи айл нутгийн хүн хаанах юм гэхээр тань ямар хамаатай ингээд би гэсэн чинь би чамтай ярмааргүй ингээд уурлаад нөгөө чинь өөр хүнтэй ярих гэж өнөөдрийн хариуцлага чинь би энэ танаатай л ярих гэж чамтай ярихгүй гэсэн ууцаа тавсалтнаа ахиад залгаж малгаад тийм аа ийм аа гэхээр шүн алтал залгасан юм. Тэгээд яг нэг энгийн бусад зочдоо хийж болох юмнуудыг л хийж бол бөгөөд байхгүй. Тэгээд болохгүй юмнуудыг нь чадахгүй гэж хэлээл. Тэгээд хэрэлдээд байхаар та бууж иргээд танаа ярмаараа гол доошо бууж ирээ наттай ирчихсэн. Тамтай ярихгүй марихгүй гээд. Тэгсэн. За тэгээд тэгсэн чи тэр нөгөө нэг ер нь бол энэ хавийн дүүргийн нөгөө нэг блэклистэнд орсон хүн байж таарсан тий. Тийм дараа нь блэклист ирээд тэгээд нэг хонсон хотел болгоноосоо ингээд авч болох юм тэгээд алчуур баалмал бүх юм аваад тэгээд бүх стафдын угаасаа ингээд нэр усын аваад бичээ тэмдэглээд яваад байсан тийм хүн билээ. Тэгээд
дараа нь маргааш нь штэ би ажилласаа бууцсан. Маргааш нь манай өөр нэг стаф хүү явуулчихсан. Ер нь бол тийм буудалд ингээд амар хитрхи их юм асуудал үүсгээд байгаа хүнийг бол угаасаа гаргаж явуулах хэрэгтэй гэдэг тий. Би бол хэрэгтэй л хайчихдээ. Би гинэн хонгор царил хамгийн маялаа хийсэн байсан. Би нэрээ айл улсын ихээр яглаараа би хувийн мэдээлэл хэлэх ёстой юм та ингээ хэрэлдэж мэрэлдээ сайхан балаг навсоо. Дараа өдөр нэрээ сайхан бүр өгөө бэлдээ хэрэлдээд стрессээ тайлгсан чи хөөгдсөн байдیں۔ За нэг тийм сонирхол би тэр бас нэг залуухан оюутан нэг хүүхдүүд 2 өргө авчаад өрөө хоорондоо салбилцаад уугаад орилолтоод шүн 2 3 үед унтахгүй тэгээд харна очиж загнаа хийсэн би. Чимээгүй хацгаа унтцгаа шүн орлож ийн чимээгүй байхгүй бол 2 удаа очив. Тэгээ ахаад би ирэхэд чимээгүй байхгүй бол би хөөгөө гаргаш шүү гэв. Гэтэд мораа ямаас гэл. Заавчлаараас тооцтойхгүй гэл. Тэгээд гайг унтцсан уу. Тэгээд тамиг татчих матчих байгаа тэгээд унтаад өгсөн мөлий. Окей. Сонь хүмүүс сонь гэж хэлэх юм уу тий? Сонь хүмүүс их байна. Сонин энэ олон сая хүнд ч сонин хүн байх нь тий. Гоё ч хүмүүс байгаа тий. Тий. Гоё хүмүүс гэвэл нөгөө Хаваяас ирсэн хүмүүс амар их юм тий. Тэд нэрээ амар сони гоё бэлгтэй явдаг. Дандаа гоё Хавай шоколад бичээ авчирдаг. Дандаа ирдэг нэг амар хөрх ингээл нэг ингээл цанаасаа ингээ мишээсэн тий. Тэр ер нь Хавай амьдрал ингээл байдаг шиг юм шиг юм. Тий Хавай хүмүүстэй айгүй тийм гоё дандаа л нэмсгэлсэн гоё санагдсан. Дандаа гоё юм өгдөг байгаа. Тэгээ бас хараа бид нэрт ингээд саяхан манад ингээд ирсэн Франц зочноос биднэрт ингээд талархлын мессеж ирсэн байдаг амар хөөрхөн юм бас гоё юм ирдэг бас нөгөө нэг хүмүүсийн манай буудлыг одоо ашигласан хүмүүс ингээд сэтгэлээ үлдээдэг хэсгээр ялангуяа житосангийн бүр ингээд нэрийг нь бичээд стаф жито ингээд үнэхээр сайхан сэтгэлдээс үнэхээр их тусалсан гэсэн юм гоё сэтгэлдлүүд бас аягүй их ирдэг. Сэтгэлээсээ тусалдаг гэдэг. Сэтгэлээсээ туслана. Тэгээ санаатай болохоор нэрээ хэлж өгдөг. Яа муухай тэг хэрүүлсэн хүмүүст бол нэрээ хэлэхгүй. Хувийн мэдээлэлгээд авч ивэр. Тэгээд нөгөө нэг Мексик найзтай бүр болсон байсан тий. Ганцаараа аялгаад ирсэн нэг Мексик охин байсан. Тэгэл нэг айгүй химээрч асуудаг. Ингээ ийшээ явахын тулд яаж явах уу, яа тийх үү, ингэхүү гэд. Тэгэл юм ярьж аал ганцаараа ирсэн. Тэгээд нас ойролцоо. Надаас нэг 2 3 дүү байсан баха. Тэгэл нас ойролцоо. Тэгээд би яг маргааш нь амрах өдрөөс болохоор Йокохама ойрхон. Хойлоо дүүл яв юм аа гээ. Тэгэл тэгээд би тэгээд хамт гадуур явж маваад найз болоод одоо хүртэл найз сая 4 жил ирсэн. Би бас танилцсан шүү дээ. Тийм шүү дээ. Ванесса. Хөрхөн байсан. За тийм юм байна. Бас нэг сонин яриа байгаа шүү дээ. Нөгөө нэг шүн залгаад өрөөнд ороод ирсэн. Тийм. Нэг бэлэр. Тэгтээ яг тэр хүн гэдэг мэдэж байна. Нэг хідэн чек хийчээд байжсэн чинь шүн дугаараа нууцлж хотелийн утас руу залгаснаа. Сая ресепшн дээр байсан хүнүүд те охин уу ороод манай өрөөнд ороод ирж болох уу? Өрөөнд ороод ирмээр гэхэд ингээд цаанаасаа ингээд хоолой юм. Бэлэр нэг шижиг юм. Тэгэл яах вэ? Тэгэл цочил юм чинь те. Сонсохгүй юу гэсэн бэ? Сонсгоораа гэж байгаа. Тэгтээ таны өрөөний дугаар хийдэн тэгвэл яваад очив гэж хэлсэн биш үү? Хэлсэн гэж тий. Гэтэ тэр үед нэр амар толгомцсан нэг тийм муухай холлоогоор өрөөнд ороод ирмээр гээд. Тэгдэг шүү дээ. Өрөөний дугаар чинь хийдэн одоо яваад очив гэдэг ч тий. Тэгэл өрөөний дугаар нь мэдэнгүү те. Цагдаад удаахан дор. Тэгээ. Эргэтэйстэй хаяа болчих. Дөөцнөө. Сая тэгсэн чинь бас нэг зочин санагдчихлаа. Нөгөө нэг гарах болгондоо итэгимас ирчээд өвөө юу. Нэг гембад ажилтдаг өвөө тий. Нэг тийм хоёр юм байсан те бүр ингээд амар их иддэг. Өглөөний зай гаргаж тавьсан талхыг бүгдийг хуу хамаад идэлчдэг. Тийм үг нь ингээд сануулга бичсэн байгаа хгүй та ингээд 2 3 ширхгийг л идвэл ингээд бүхэн идэх боломжтой шүү энэ төр гэд бичсэн байж байгаа зүгээр ингээд өөрийнхөө юм идчихэж байгаа юм шиг л иддэг тийм бүгдийг. Тэгээ манай нэг Тайван стаф тэгээд амар хидэд харна жоохон муухай арчихгүй юу нөгөө өгөл чинь өглөө уурлцсан чинь
За одоо бас нэг сонирхолтой юм байна. Зочдын мартаж явдаг зүйлс бүр гайхмаар юмнууд мартаж явдаг. Зочин буудалд хүмүүс юу их мартдаг вэ? Хамгийн сонир юмнаас нэглэж ярив те. Сони юм уу? Нөгөө нэг сүүл нэг төрсийг байсан шүү дээ. Бандажнуудаа мартаа явчихсан тийм юмнууд чинь Бүр хөх би өнгө сайж хөх гэдэг байсан. цоорцог авдлаар таг. Бүр ингээд ивхэд ингээ амар гоо ивхэд ингээ сандал дээрээ тавьсан. Яг бол бэлдээл өмсгөжсэн тэгээд мартаал өмдөө угдаад гарсан баг тий. Бандажнууд нэр амар их мартдаг. Нөгөө нэг орны даав маавуудаа норооцолцсон байж идэв. Гэтэ авъя мавъя гэж ярьдэн ш бандашаа. Гэтэ яг ингээ бандашаа мартсан гэж ярихгүй ингээд юмаа мартцсан гэж ярьдэн. Тэгэл юм ч байна л гэл. Тэр өрөөний юу тийм нэг юм мартсан юм ингэж ирсэн байна гэл. Нэг юм бол байна яаж авах юм бэ нэгэ гэл. Тэгээд бас зөндөө их байдаг юм. Чихвч аймгийн хэрэг. тийм чихвч амар их байдаг тий. Тэгээ юм айгуу сонир мартаж боломгүй юм шиг санагддаг юмнууд нь тэр ноутбук байна. Тийм. Тэгээ таблаа мартчихна. Уцснууд одоо манай яг энд нэг утас байна. утас бүр хоёр намайг орсноос хойш байгаа. Нилээ удаан утас байна. Номнууд мартна, киндлүүд мартна, бүгд ийм зүйлд айгүй их мартна. Ус юм дүннөт идлэл. Тэгээ сүүлд нэг зочин бүр ингээд сейфэн дотор гадаад пассворд Тийм. төрөвч бөө Мөнгө төгрөгтэй. Тэгээ мартаа явцсан байсан. Тэгээ бүр гарч явснаасаа хойш бүр ингээд холбоо байхгүй. Тэгээ бид нөгөө нэг мэйл энэ төр бичиж тэр хүнтэй холбогдож юм өгчээсэн шин. Тэ. Өөр чин гоо сайхны юмнууд айтдаг юмны үргэлжлэл. Тийм. Хамгийн сонир мартдаг юм юу исэн бэ? Яагаад гэж бодож исэн бэ? Сонин. Тийм. Бүр ийм том зүнх дүүрэн бэлгэвч. Сонсон юм байна тэр. Зүгий бүр нөгөө нэг чимдаан дөрөн байсан гэж. Тийм нэг ийм жижиг ийм чимдаан дүүрэн бэлгэвч. Тэр гэтээ ямар хүн гэдгийг мэдчихэж байгаа л та байнга хондог байсан. Тийм. Бас нэг хүн чекин хийжээд 2 цаг болж гарсан аахгүй юу? Ганцаархнаа орж ирчээд тэг гайхаад яасан бол өрөө муухай яасан болов гэж одоо би өөрөө очиж шалгасан. Өрөө цэвс ирхэн заяа. Донки хотын бүтэн дүүрэн ууттай юм орхицсан аахгүй юу? Тэг ингээд сав мавтаага машин авсан юм анга орхицсан байхдаа юм мартаа авчичтэй гэж бодоод юу мартцсан бэ гэдгсэн чинь бүдэн ингэж жоохон онгоолоод үдцсэн заяа. Дандаа нүг том үний тоглоомнууд. Шинээр наваад туршиж үзтэл гарсан юм байсгүй дээ өөр юм. Энэ бохоо юм. Энэ гайгууг наваад харнаа бусдын үлдээ. Тэгэл ойрд 7 сард Японд газар хөдлөлт олно гэдэг нэг мангад гарсан юм шүү. Манай ижүүр намайг 7 сард харж ирэх гэсэн шүү. Тэг одоо 7 сард Тэрнээс болж гадаад жуулчд багасж ийн гэдэг. Угаасаа нэрээ 4-5 сард амар их байсан жуулчд энэ сараас бүр багассан. 7 сард бүр захиалга юус орж ирэхгүй байна. нэрээ ер нь тийм ээ тий. Нэрээ амар сүлтэн бас юу байгаа юм биш. Тэгээд тэрний гол нь нэг 11 оны тэр газар хөдлөлтийг бас болно гэж 1990 оны мангад тэгж гарсан юм шүү. Тэгээд тэр нь ингээд биелцэн ингэ болцсон. Болохоор одоогийн 7 сарын газар хөдлөлтийг бас болно гэдэг хүмүүс тэгээд байгаа юм байна шүү дээ. 11 оны тэр том газар хөдлөлтөөр би Японд байсан шүү дээ. Гэтэ Осакад байсан болохоор гайгүй байсан. Нэг л Монголоос залгаал паспортаа гармаар гэл хичээлээ дараа унтчихсэн чинь тэгээ сүр болоо. Юу болоо даа гэдэг зур тасаасан чи зур дээрээс нөгөө давлаа чинь амар юм болж идэв. Тэгээ уусаа яг дээд хэсэг тий Сендай, Токиод бол нэлийн бас газар хөдлөсөн мөлий. Өндөр давхард байхаар газар хөдлөхөр бүр амар юм лээ. Гэтэн ирсээр хагаад бүр ингэ дээдэлтэй бүр ингэж нээгаад амар мэдрэгддэг. Тийм өндөр байрнууд оор нөгөө нэг нурж унтахгүй гэдэг юм бүршин юмтай. Ингээд найгаал идэг. Тийм нэг бас өндөртэй байж нэг газар хөдлөлт бүр ингэ толгой амар ирээц. Жохон дотор мохоо. Тэгээ газар хөдлөлт дууссан ч гэсэн ингээд
Ер нь бол нэг хүсэж байгаа юм байхгүй л. Сүүл өмнө жил л нөө Монголд аягүй их газар хөдлөлт ойрхон болсон ч хүмүүс мэдэрсэнгүй тавхилээ пост мост юу. Яа нэг тийм байгалийн юмар тоглож болохгүй. Тэр чинь амар аюултай. тоглох юмараа л тоглоорой. Тоглоом амжилт тоглоорой. За. Баяртай. Дараагийн влогоор уулзцгаая. Bye bye. Бай. Thank you.